Иргэдийн донд газрын маргаан, гэр бүлийн хэрүүл, зээлийн маргаан гэд олон асуудал байдаг. Тэд асуудлаа шийдүүлж нөхөн төлбөрөө нөгөө талаасаа гаргуулж авахын тулд заавал шүүхэд хандах болдог. Зарим нь шүүх цагдаагийн байгууллагын хаалга татаж цаг үрхээс татгалзаад асуудлаа орхидог бол зарим нь 2-3 шатны шүүх дамжаад явах нь илбэг байдаг юм а. Тиймээс энэ бүх бага үнийн дүнтэй маргаануудыг шүүхийн өмнөх шатанд хоёр талыг эвлэрүүлэх журмаар шийдэх боломж манай улсад бүрджээ. Тэгээд шүүхийн бус ажиллагааг яагаад ингэж яриад байноу гэхээр нөгөө нэгдүгüүрт бол хүмүүсийн зардал хэмнэн тийм ээ. Олон удаа ингээд шатны шүүхээр маргаан шийдвэрлээд явна гэж байхгүй зардал хэмнэж байгаа. Цаг хугацаа хэмнэн гэдэг энэ талаас яг бол маргаанаа ивэн журмаар шийдээл тийм ээ. Цаанд нь хамтын ажиллагаа сэтгэл ханамжтай бит хоёр байдал үлдэн шүү дээ. Жишээлбэл хоёулаа маргаалтал хоёр тишээ яваад байхгүй шүүхтүүд хоёр тишээ явал тийм ээ. Хэзээ ч эвлэршгүй маргаан болчихдог шүү дээ. Тэгэхээр энэ шүүхийн бус журмаар энэ маргаан шийдвэрлэж байгаа явдал бол тэр цаг хугацаа бисаа хилчлээ тийм ээ. Гол нь энэ хүмүүсийн сэтгэлийн ийм ханамжул байдал хэзээ ч хоёр тишээ харж явахгүй бие нэмөө хийхгүй ийм нөхцөл байдал бий болдог. Саяхан Монгол Улсын ерөнхийлөгч хуулийн байгууллагынхны чуулга уулзалтыг төрийн ордонд зохион байгуулсан. Энэ чуулганы үеэр эвлэрүүлэн зуучлах тогтолцооны тухай хуулийг санаачилж их хурлд өргөн барьцгаад байгаа юм байна. Хэрвээ хууль батлагдвал аймаг дүүргийн бүх шатны шүүхийн өмнөх шатанд энэ аргаар асуудлыг шийдэх боломж өртөх юм а. Харин одоохондоо туршилтын журмаар Дархан уул аймаг болоод Баянзүрх дүүргийн шүүхийн дэргэд энэ журмаар асуудлыг эцэслэн шийдэж эхэлжээ. Японоос эвлэрүүлэн зуучлах тогтолцоог 100 жилийн өмнөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн байдаг юм байна. 100 жилийн өмнөөс одоо Япон улсад эвлэрүүлэн зуучлах тогтолцоо бол бий болсон байгаа. Одоо яагаад энэ эвлэрүүлэн зуучлах тогтолцоо бий болсон гэхээр 100 жилийн өмнө бас маш их том хэмжээний газар хөдлөл болсон байгаа. Тэгээд тэрнээс үүдэлтэй одоо барилга байшин газартай холбоотой маргаан маш их гарсан байгаа. Тэгээд тэр болгоныг шүүхтэр шийдвэрлэх боломжгүй байсан учраас эвлэрүүлэн зуучлал гэдэг тийм тогтолцоо анх тэрнээс үүсэл гаралтай гэж бол манай мэргэжилт хэлж байна. Тэгээд тэр үеэс гаралтай эвлэрүүлэн зуучлах тогтолцоо маань одоо хүртэл маш амжилттай бүрэн хууль эрх зүйн хүрээнд явагддаг юм тогтолцоо боллоо хөгжсөн байгаа. JICA олон улсын байгууллагатай хамтраад Монголын өмгөөлөгчдийн холбооныхон энэ тогтолцоог Монгол улсад нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байна. Өнөөдөр 60 гаруй өмгөөлөгчд сертификатаа гардаж авсан юм а. Эвлэрлийн журмаар асуудлаа шийдүүлсэн тохиолдолд гарах эцсийн шийдвэр нь шүүхийн шийдвэртэй адил хэмжээнд байх юм а. Баццэг Мөнгөн Шаганаар шууд мэдээллээ.